амжилтанд хүрэх ганцхан арга байна гэвэл тэр бол өнөөдөр хийх шаардлагагүй зүйлээ өнөөдөр хийх. Тэгэл болоо. Зүгээр маргааш нөгөөдөр аль эсвэл эх сар, эх жил, хэдэн жилийн дараа хизээ нэг өдөр хийж болох байсан зүйлийг өнөөдөр хийх. Энэ ч л ганцхан гаргалгаа байхгүй юу? Та бодоод үзтээ. Одоо баг 3 сар гарах гэж байна. Шинэ он гарахад аль эсвэл оны төгсгөлд та ямар нэгэн шинэ жилийн зорилтуудыг өөртөө дэвшүүлсэн байх. Тэд нарын хэдийг боддоор хийж эхэлсэн бэ. Миний бодлоор бол 90% хүмүүс нь бол ихний алхмаж гаргаагүй байх. Яагаад вэ? За өнөөдөр жоохон ядарсан байгаа юм чинь маргааш ирэх үзье. За өнөөдөр нэг л сэтгэл санаа ямар шиг хүсэл төрөхгүй байна. За жоохон унтчих те. Жоохон унтчих. Яшиг. Маргааш байгаа юм чинь. Нөгөөдөр байгаа юм чинь. Ирэх сар хий. За болоо яг 100 хийж эхлэе. Шинэ сар гаргаад хий. Ингэсээр байгаа өдөр оны зүгээр л хий тийм хийсгэж байгаа. Тэгээд нэг л мэтгэд 30 хүрчин энэ байдлаараа 40 болно, 50 болно. Өвөө эмээ болно. Өмнө нь за бараг 4-5 жилийн өмнөөс байх. Бүтэмжтэй хүмүүсийн 7 дадал гээд номыг ярьжсэн. Тэр номон дээр дийлэн хүмүүсийн үйл хөдлөлийг 4 хэсэгт хувааж болдог гэдээ ярьжсэн та санаж байгаа. Эхнийх нь болохоор чухал мөртлөөсөө яаралтай биш зүйл. Энд нь бол жишээ нь ингээд гар утастай. Гар утасандаа донцсон хүмүүс бол чухалч биш, яаралтайч биш зүгээр л цагийг хийд юм өнгөрүүлж байгаа гэж ярьжсэн. Тэгээд хоёрт нь олонгууд нь чухал мөртлөөсөө яаралтай зүйл. За энэ бол ажил гэдэг ч юм уу те. Та ажилдаа явахгүй бол болохгүй. Цалин чинь явахгүй бол үүсэхгүй тийм учраас аавал ажилдаа явах хэрэгтэй. Энэ бол мэдээж айгүй ойлгомжтой чухал бөгөөд яаралтай зүйл. Дараа нь болохоор чухал биш мөртлөөсөө яаралтай зүйл гэж бас энэ амьдралд байдаг. Жишээ нь баасан гаргийн орой найс чин залгаад андаа ганц 2 пив ууя те. Энэ яг уу бас нэг амар чухал биш ч гэсэн шууд залгаж байгаа болохоор яаралтай гэдэг энэ ангилд ороод авчихсан. Тэгээд хамгийн сүүлд нь хүний амьдралыг жихнээсээ өөрчилдөг зүйл болохоор чухал мөртлөөсөө яаралтай биш зүйлүүд байдаг. Ийм зүйл сурах юмсан, тийм зүйл хийх юмсан, тэ ингээд шинээр хэл сурах юмсан, эрүүл хоолтой болох юмсан гих мэтлээ иймэрхүү зүйлүүд яг өнөөдөр хийх болов хүч гээд байна уу гэвэл үгүй. Гэтэ чухал уу гэвэл чухал. Ийм зүйл хүний амьдралыг боддоор өөрчилдөг. Чи өнөөдөр өглөөс ирээд 15 минут гүйхгүй бол хүч гээд байна уу гэвэл үгүй. Чи өнөөдөр өглөөс ирээд магадгүй өглөөнийсээ уухгүй гарахаар эрүүл мэнд чинь шууд ингээд амар нөлөөлөх үү гэвэл бас үгүй. Чи өнөөдөр тухайн өдөр бүтэн өдөр ингээд гоё эрүүл хоол идэхгүйгээр зүгээр fast and trash хоол идснээр маргааш нь шууд хорт тавтар тусгүй гэвэл бас үгүй. Чи өнөөдөр ажил дээрээ зөвхөн өгсөн үүрэг даалгавруудыг биш өөрийнхөө санаачлагаараа ажиллахгүй байлаа гэд чи цалингүй болох уу гэвэл мэдээж үгүй. Чи өнөөдөр магадгүй ингээд англи хэлний 10-15 үг шинээр цээжлэхгүй бол бүр болохгүй байна гэвэл бас үгүй. Чи өнөөдөр хин нэгэнд гоё урмын үг хэлэхгүй бол чи өөрөө хохирчих гээд байна уу гэвэл бас үгүй. Чи өнөөдөр гэртээ хараад ажиллаад дуусчаа тий. Сайхан өөрийнхөө бизнес дээр аль эсвэл хувийнхаа зүйлээ эхлүүлэх дээр цаг гаргахгүй бол чи маргааш гудамжинд гарчих гээд байна уу гэвэл бас үгүй. Чи орой магадгүй өөртөө цаг гаргаад ном унших тий. Ном уншихгүй бол ингээд маргаашаас шууд чи мэдлэхгүй үний тав орох гээд байна гэвэл бас үгүй. Яг үндэ алиг нь ч өнөөдөр хийх шаардлагагүй шүү дээ тийм үстэй. Зүгээр л сайхан гоё өнөөдөрт л амьдрий те гоё амьдрий. Их хүмүүс тэгж ботчоод залхуураад хойшлуулад тэгээд байдаг. Гэтэ энэ өнөөдрөөр амьдрна гэдэг чинь бол өнөөдрийн Монгол бол хэзээ ч үйлчлэхгүй хамгийн новшин хувь хүний хөгжлийн үг байгаа даа байхгүй. Хэрвээ би Швейцарт YouTube хийдэг байсан бол энэ сэдвэр бол хэзээ ч ярихгүй. Ягаад юм бэ гэвэл амьдрал тэр гоё юм чинь. Би өөр YouTube сувг нээх байсан байх. За баг ямар ч YouTube сувг нээх шаардлага ч надад байхгүй байсан байх. Сайхандаа ингээд ажиллаад арчаа найзуудтайгаа нэг skill resort болж гуулгаад ууланд гараад тэгчихэд амьдрал ингээд 30 40 50 60 болсон зангалтай гоё байна. Швейцарт бол. Гэтэ эн чин харалтсан Монгол ихгүй юу? Монгол тэгж амьдрал нийдэг бол үлгэр. Монголд би тэгж бодоод байд. Энэ төрсэн цагаас л хойш энэ бол hardcore. Тоглоом дээр тэгдэж штэ. Шинээр ингээд тоглоом тоглож эхлэхээр одоо хэцүү зүйлийг даван туулах үед эхлээ сонгодог те. Өөрийнхөө баатрайгаа. Эхнийх нь олонгууд нь easy, хоёрт нь normal, гуравт нь hard, тэгээд дөрөвт нь хамгийн хэцүү төвшин hardcore байдаг. Монголд бол төрсэн цагаас л хойш hardcore. Ямар сонголт байхгүй. Төрлөө тэгээ шууд энэ нутаа-мутанаас болоод ой хүрхээсээ өмнө хатгаа авчин. Тэгээ хатгаа авсан чинь юм чин антибиотик уу гээд нөгөө антибиотикт нь хортоод шууд хороор ингээд эхэлж байгаа байхгүй юу. Poison гэдэг ингээд debuff авцсан те. Тэснэ гэртээ хараад галт үл хийсэн чинь
тэр шахмал нүүрс мөрсөнд нэсэн болоод үхчих гээдэг. Тэгээ гал түлхэхгүй унтаа ихлээр даарж хүлдэж үхчих гээдэг. За тэгээд амьдрал дээр гараад хөл тавиад ажлыг гэсэн чинь үрхийн дундаж орлох нь дундаж зарлагаасаа бага. За яаж иж байгаад амьдралаа болохлоо гэж бодоход тэтгэврт гарлаа. Тэтгэвэр чинь уг нь бол миний хураасан мөнгө байгаад байгаа шүү дээ. Тэгсэн тэр нь юусэн амьдрал ингээд хүрэлцэхгүй. Тэтгэврээ бүрэн авахаас өмнө дундаж наслтаасаа болоод бурхан болчдөг. Ийм л байгаа байхгүй жинхэнэ амьдрал дээр бол. Тэгэд ийм хэцүү хүнд нөхцөл байдал дээр зүгээр урдах ганцхан ажиллаа игээд зөвхөн өнөөдрөөрөө амьдрах юм бол яг л түрүүний амьдрал бид нарыг хүлээж байгаа. Тийм болохоор тэртээ токсик байгаад тийм токсик хөөгний өвчлийн юмнууд байдаг шүү дээ. Чи хичих хэвээр шууд чам гэдэл. Тийм байх зөөр аргагүй байхгүй яг үндэ. Жинхэнэ байдал дээр бол хичих зөөр арга байхгүй. Өнөөдрөөр амьдраад байвал өнөөдөртөө л үхэн. Өнөөдөртөө биш маргаашийн төлөө. Өнөөдөр ямар ч хийх шаардлагагүй мөртлөөс ирээдүйд чи хэрэг болох зүйлэн төлөө. Тэгж амьдрахгүй бол сайхан амьдрал бид нарыг хүлээж чадахгүй. Тийм болохоор одоо зүуднээсээ сэрий. Зүгээр бод байдлыг хүлээн зөвшөөрье. Хичээх зөөр арга байхгүй. Энийг л яс маханда цуснаа шингэлээ бид нар ойлгох хэрэгтэй юм шиг байна. Иймээс идэвхтэй бай. Англиар бол proactive гэж хэлдэг. Амьдрал ямар ч идэхгүй байсаар байгаа бид нар тийм боловсролын системд хин нэгнээр заалгуулж, чичлүүлж, загнуулж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсээр хагаад нэг тийм мануалаар ингээд амьдраад байвал амжилт нь хүрэх юм шиг тийм эндүрэл энэ 16 жилийн боловсролын систем бол биднэрт олгцсон байгаа байхгүй. Багш энийг хий гэж хэлдэг. Багш яг энийг хийвэл чамд А50 гэж хэлдэг. Яг энэ зүйлүүдийг хийчих юм бол тэ ингээд нэг ч хичээл таслахгүй, нэг ч лекц таслахгүй, нэг ч гэрийн даалгавраа алгасахгүй, шалгалтыг зөвөр өгсөн сурах бичгийн сурах материалын дагуу бэлдээд ирэх юм бол сайхан 100 авчна. Тэгэл амьдралын нөгөө нэг 100 оноо авна гэдэг, А авна гэдэг, онц авна гэдэг бүх гаргалгаа, бүх алхам замууд нь тодорхой болцсон энэ боловсролын системээр 16 жил сурчгаар ажил дээр гараад тийм алдаа гараад иддэг. Менежерэн ч юм уу тэ захирал нь дарга нь энийг хий гэдэг юм бол тэрийг л хийнэ. Өөр юу ч хийхгүй. Өөр юу ч хийхгүй. Яг өгсөн үүрэг даалгаврыг нь яг ном журмынхан дагуу хийж өгдөг. Тэгэхээр ч одоо энэ CUG-с ажиллаж байгаа оюутан хүүхдүүдээс ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Нэр чинь хин ч хийж чадахгүй. Тэгээд ямар хүмүүс амжилт нь хүрдэг юм бэ гэвэл өгсөн үүрэг даалгавраас гадуур өөрийн санаачлагаар шин санаа гаргах те судалгаа хийх. Дарга нь энийг хийх шилээгүй байхад өөрөө тэрийг нь очиж хийчдэг. Альсэл бусад багтаа заавал албатай биш ч гэсэн туслах те. Тим хүмүүс л үнэлэгдээд карьераа дэвшүүлээд цалингаа нэмээд захирал болох нь болоод өөр компани татагтаад тэгжэл явж байгаа. Тэрнээс биш яг мануалын дагуу амьдрах юм бол зүгээр дундаж хүн байсаар байгаа л энэ дундаж амьдралыг дуусна гэсэн үг. Тэгээд Монголд дундаж байх бол новш. Үнэхээр өөр барууны өндөр хөгжилтэй орнд дундаж байвал окей, гоё амьдрал. Монгол бол тийм шүү дээ. Тийм болохоор өөрөө санаачлахтай, proactive, идэвхтэй байх хэрэгтэй. Тэгээд хэдүүлээ хүлээхэ болъё. Хизээ нэг тийм төгс нөхцөл, төгс орчин, төгс цаг ирэхийг хүлээгээд байгаа юм бэ. Энд чинь зүгээр өөртөө тавьж байгаа юм шалтгаан байгаа даа байхгүй юу? За гүүж эхлэе гэж бодъё те. Ойрт гүүхийн жишээг аяух гаргаж ирж байгаа нь болохоор би өөрөө сүлээд аяух гүүгээд байгаа байхгүй юу? Тэгээ би энд бороотой эсэнц ялгаа гүүж байгаа. Бүхэдд бол латер бороо орж байгаа. Хамаагүй би гүүн. Юу ч хамаагүй гүүн. Тэгтэл зарим хүмүүс дийлэх хүмүүс болохоор за яг тийм төгс нөхцөлтэй ингээд үсээд засвал нэг сайн өдрөгж байдаг шүү дээ. Тэр шиг айгүй олон зүйлийг ингээд амьдрал дээр үүлээгээд байдаг. За жишээ нь миний ингээд арьс ингээд гойдолгоор болоо нүрэн дээр ямарч батгүй болсон. Тэр үедээ би ингээд крашлуугаа болцсон зүгнэ гэж боддог юм уу. Альсэл миний ингээд би ингээд full condition ингээд ямарч ядаргаа матраа мэдрэхгүй байгаа тэр үедээ би ингээд бас бодлоо хийж эхлэнэ. За яг эх сарын 1-ний өдрөөс 1-ний өдөр гэж айгүй гоё өдөр байхгүй. Яг энэ өдрөөс эхлээл би хийж эхлэнэ гэдэг юм уу. За ингээд манай хүүхдэд мандаа ингээд сансар уулз зэрлэг нэртэй яваа сайхан тавьчих үедээ би ингээд одоо хувийнхаа хийж эхлэнэ гэдэг. Энэ амьдрал дээр хийсэн ш тийм төгс нөхцөл чинь бүрдэхгүй. Тэгээд эн чинь зүгээр өөртөө тавьж байгаа тийм муухай шалтгаан байгаа даа байхгүй. Хэрвээ хүн өнөөдөр бол төгс цаг юм а гэж бодох юм бол тэр чинь төгс цаг. Төгс цаг, төгс нөхцөл гэдэг чинь зөвхөн хүний толгойн дотор байгаа итгэл үнэмшил байхгүй юу? Үсээд сулах сайн өдөр гэдэг чинь энэ чинь өдөр болгон сайн өдөр байх боломжтой. Хэрвээ өнөөдөр бол шин зүйлээ эхлүүлэх, шин дадлаа эхлүүлэх, өөрийгөө өөрчлөх, төгс өдөр юм байна гэд хүн итгэх юм бол төгс өдөр л гэсэн үг. Толгойн дотор байгаа, майнд дотор байгаа. Энийг заавал ойлгож аваасаа гэж хүсэж байна. Тэрнээс яг үндэ хизэж эхлүүлж болно шүү дээ. Хис сурмаар байна, тэ ингээд
гоё төгс би галбиртай болмоор байна. Өөрийн гэсэн бизнестэй болмоор байна. Ном уншиж сурмаар байна. Тасал төлөө хиймээр байна. Яагаад өнөөдрөөс эхэлж болохгүй юм бэ? Яагаад яг одоо хийж болохгүй юм бэ? Одоо ажил дээрээ биш юм бол сайхан тийм гэрте байгаа юм бол гараад шууд жин бүртгүүлээд юу нь болохгүй байгаа юм бэ? Интернетээр дүүрэн үнгүй хичээлүүд байхад чинь шинэ ур чадвар суралцахад яг юу хүлээгээд байгаа юм бэ? Заавал кофе шоп мопд ороод ч юм уу та ингээд орчноо бүрдүүлээд эхлүүлнэ гэдэг чинь тэр чин зүгээр л ингээд хийхгүй байх шалтгуудыг өөртөө нэг нэгээр гаргаад тэгээд яваад байгаа байхгүй. Тэгээд энэ хүний тархины сөрөг одоо юу гэдэг өөрийгөө хамгаалах механизм байгаа даа байхгүй яг үүндээ бол энийг бас зөндөө одоо урд нь ярьжсэн. Хүн яагаад шинээр юм эхлүүлэхдээ ингэж өөртөө шалтгаан тавиад байт юм бэ гэвэл шин зүйл туршиж үзсэн тийм хүн төрлөختөн амьд үлдээг байхгүй юу. Өнөөдрийн бид нарын өвгдөөс бид нар өөрсдөлдсөн хүн төрлөختөн донд хамгийн хулчгар хамгийн аимхай байж амьд үлдсэн хүмүүсийн үр удам байгаа учраас ерөөсөө шин зүйлээ оролдож эхлэхээр тархин цаанаас ингээд шууд лок хийчдэг. Заасан байх шүү. Одоо ингээд амжилт болсон байгаа юм шүү. Гоё амжихгүй даа. Заавал ягаад ингээд дээрс гаргаад ингээд өөрийгөө зовоогоод хичээлж төлчих шиг ашиг өстэй. Амжихгүй ашиг. Гисэр хагаад нэг мотивац төрлөө тэгээд нэг 5 10 20 30 секундын дараа за сайхан орондоо унтчихлаа. Хөвтий өнөдөр хамраа ийм бодолтой болцсон. Тэгээд энэ тархины энэ системээс гарыг бид нар чинь нийгмийн хүмүүс агаад байна шүү дээ. Сарамгч биш байхгүй юу? Тэгээд хэдий болтол энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлдээ удирдах гээд байгаа юм бэ. Сэтгэл хөдлөл, залхуурал, тэ сэтгэл хөдлөлтөө удирдахцсанасаа болоод за өглөө ингэж ирцээрээд за өнөөдөр жоохон ядарсан юм чинь болоод байгаа гэдэг ч юм уу. За намайг хүмүүс юуж бодох бол би ийм зүйл хийвэл гээл. Сэтгэл хөдлөлтөө удирдах байдаг. Тэгээд өөрийнх чинь шүтэн бишэрдэг лаг хүмүүсийг бодоод үзье л та. За шин Кристиано Роналдо тэ. Тэр хүн бэлтгэлээ хийхдээ за өнөөдөр нэг л би тавгүй байна да. За манай эхнэр хүүхэд мөгч жоохон тийм шүү байгаа чинь. За лаач юм уу да гэд тэгээ бэлтгэлээ тасалдаг гэж бодож байна. Нөгөөчтэй. Өмнөх жишээнээр дурдсан Майкл Филипс гээд усан сэлтийн тамирчин. Нөхөр 365 хоног нэг ч өдөр алгаслуугаар тасал хөдөлгөөнөө бэлтгэлээ хийдэг байсан. Ханиаттай байна уу? Аль эсвэл нэг сарын нэгэн байна уу? Төрсөн өдөр нь байна уу? Тэ. Нэг ч өдөр алгасаагүй. Тэрний ачаал нь оюун өргөл төр үрж байгаа шүү дээ. Маа Чингис хаан тэ. Чингис хаан за өнөөдөр алтан ус руу за лайч юм уу дөө сайхан. Бүртээтэйгээ зог сайхан өнөөдөр хөвтчээ дөө гэж залхуурч ирсэн гэж бодож байна. Сэтгэл хөдлөлтөд автаад. Үгүй бах. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ хай. Ерөөсө автомат. Тэгээд түрүүлсэн хүний тарих гэдэг бол угаасаа залхуурах мянган шалтгаануудыг чамд өгч байгаа. Тийм болохоор залхуурч эхлэхээс өмнө шууд хийж үйлдэх нь хамгийн чухал байхгүй юу? Хэрвээ ямар нэгэн зүйл хийх ёстой хийх өнөөдөр маргааш салхуурахгүй өнөөдөр хийх ёстой зүйлээ олчлоо шүү. Тэгвэл шууд бити хүлээ. Бити юм бод зүгээр шууд хийж эхэл. Хэрвээ гүүмээр санагдах юм бол зүгээр шууд гараалгүй. Шууд хувцсан юмс. 5 секундын дотор 5 секундын дөрөнгөө намын өмнө ярьжсэн яг тэр шиг 1 2 3 4 5 гэж тоглоод шууд хийж эхэл. Тэр л байгаа. Тэгээд энэ өнөөдөр заавал хийх шаардлагагүй зүйлийг хийснээрээ хүний амьдралд бол маш олон эерэг өөрчлөлтүүд гарч ирдэг. Жишээ нь би өнөөдөр контент хэдэн жилийн өмнө хийж эхэлсэн те. Надаа хийх шаардлага байснаггүй л яг үндэ байгаагүй шүү дээ. Би зүгээр л ковидын үед за ямар ч YouTube сувгтай болчих гэж бодоод би YouTube сувг нээхгүй бол ингээд үхэж цангаатай ингээд бүр нээхгүй бол би яг үхчих гээд байна гэдэг юм хүсэл бол надад байгаагүй. Би зүгээр л нээсэн. Тэгээд тэрнийхээ ачаар өнөөдөр ингээд жилийн баг талыг нь гадаадад хүснээрээ гоё юм үзээд гоё эрүүл амьдрал хийм аягт өөрөө ч эндээс маш олон зүйлүүдийг суралцаад явж байгаа байхгүй юу. Надад ямар ч хийх шаардлага байхгүй байсан. Тэгээ ийм зүйлүүд л хүний амьдралыг хамгийн томор өөрчилдөг. Тэгээ бүрцэл юм байгаа. Зөвхөн өмнөх ажлаа хийгээд байвал хүн ажлаас ажлын оронд архны тоглоом гэж ярьдэн шүү дээ. Яг тэр дотор орчин ялангуяа Монгол байвал. Тэгээ би ийм токсик зүйл хэлж байгаа шалтгаан бол энэ чинь Монгол гэдгийг би дахин давтаж хэлье. Тийм байгаа. Тэгээ би өнөөдөр өглөө гүйжсэн чинь гүйчээд ер нь ихвчлээ яг энэ навдлаар нэг жижигхэн уул байдаг байхгүй. Тэр уулын оргил руу ойрын үед бол гүгээд байгаа. Тэгээд уулын оргил дээр гүйд оргил дээр нь гарч байгаа жоохон амраад нар мандж байгааг харж мараад тэгж нэг жоохон чийлэртээ. Тэгээд амарч байгаа үед намайг очсон чинь нэг 5 минутын дараа нэг Орс бабушка тэгээ нэг 70 настай бабушка байгаа байхгүй. Гараад ирсэн. Тэгээ би гайхаад 70 настай хүн шүү дээ. Би тийш 4 км бүр ингээд уул руу өгснө гэдэг чинь гүүн идэж амар хэцүү хад тэр бабушка гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээд би тэр хүнтэй танилцаад та яаж ингэж ийм гоё ингээд эрүүл жишэрэг байгаа юм бэ гэдгсэн чинь
би энийг 50 жилийн өмнөөс хийж байгаа. Өдөр болгоо нэг ч өдөр алгасахгүй. Гэж тэр бабушка хариулсан байт. Тэгээ бабушкагийн ингээд нуруу муруу амар гой зих заяа. Далтаа ихлэр чинь хүмүүс ингээд нуруу муруу ингээд суулт молт өгцөн. Тийм байдаг байхад манай бабушка бол бүр ямар ч залуучуудаас ингээд ялрахгүй төвшөнд үнэхээр гой ингээд бие авч явдаг. Ингээ арьс нь унцсан байгаадсан цаана ингээ булчин байгаа нь мэдэгддэг гой турхаа гой чирэг бийтэй. Тийм биш. Тэгээд тэр бабушка 50 жилийн өмнө тэг ингээ миний насан дээр байхдаа тийм зүйл хийх шаардлагатай байсан нэг үгүй. Тэр хүн зүгээр л бусдын адил сайхан хөвтөл залхуураал байж болох байсан шүү дээ. Ирээдүйдээ бэлдээд өнөөдөр хийх шаардлагагүй зүйлсийг өнөөдөр хийж ихсний ачаар тэр бабушка бол магадгүй 20 30 жил аюугаа ирүүлж ирэх амьдрах байх. Тийм л байгаа. Тэгэд өнөөдөр залхуурахгүй байх хамгийн том шалтгаан гэдэг бол та өөр ирээдүгөө төсөөлөд үз. Хийхийг хүсдэг зүйл тэг мөрөөдлүүдээ хийхгүйгээр одоо нэг 2 3 сар болчихлоо шүү дээ шинэ он гарснаас хойш. Тэгэхээр 2 3 жил болвол юу болох вэ? Тэгэхээр 20 30 жил болох бол юу болох вэ? Яг энэ жигтэй энэ амьдралын юм агтайгаа байгаад болох юм уу те? Trash food те ингээд fast food гэдэг бүрээр пиццанд дуртай тасал хөлөө өрөөсөө хийдэггүй. Амралтын өдөр ерөөсөө үр бүтээлтэй өнгөрүүлдэггүй. Басан гариг болгон найзуудынхаа дуудлагыг хүлээж авчаад тэгээд амралтын өдөр төлөлсөн байсан зүйлүүдээ hangover те одоо шартлаасаа болоод юу ч хийж чаддаггүй. Тэгээд хүнтэй найрсаг харьцаж чаддаггүй те ингээд хүнтэй харьцаас ингээд санаа зовдөг. Хичмхий энэ жигтэй амьдралаа насаа барах гэж байгаа юм уу? Тэрийг бодож үзээсэй. Тэгэхгүй мэдхгүй би одоо ер нь айгу бухимдалтай байгаа. Яг үнийг хэлэхэд бол яагаад гэвэл ваа найзуудаас тийм байгаа даа байхгүй. Сая вааны найз маань дуучин. Тэгээд олон бас өөрөнд танигдсан байсан. Айгу олон жилийн өмнөөс гараад ирсэн байсан. Тэгээд бэтэн чигээд над руу 4 5 удаа анда 50k байна уу 100k байна уу гэж бичсэн. 30 хүрэх байгаа залуу шүү дээ. Зөвхөн л өнөөдөртөө амьдрал амар арга замыг 90 хагаад л хялбархан допамин донтоод л ийм нөхцөл байдалд орсон байгаа байхгүй. Дийлэх залуучууд дийлэгч яг ер нь аюу олон залуучууд бол тийм болцсон байгаа. Тийм болохоор битгий ингээд маргааш гэдэг зүйлийг хүлээ. Өнөөдрөөс л эхлэе. Тэгээд дахиж давтаж хэлэхэд амжилтанд хүрэх арга зам бол маш энгийн. Өнөөдөр хийх шаардлагагүй зүйлийг өнөөдөр эхлүүлэх, өнөөдөр хийх. Тэр л байгаа. Бүх зүйл дээр нэг ч тийм энэс гадуурх жишээ гэж бол байхгүй. Ам гарч. Тийм ээ. Тэгээд амжилт.